За одоо болохоор хэдүүлээ Unit 51-ээс 60-ын Part 2 буюу 101-ээс 183 үгийг хэдүүлээ давтаж үзнэ. За хамгийн ихний үг маань болохоор go out of business. За энэ маань олонгууд нөгөө phrase гэж явдаг дампуурах гэсэн утгатай. Хэрвээ ингэ хэдүүлээ харуул хардаа go гэдэг чинь явах, business чинь business те. Тэгээд out of чинь гүй, business-гүй явах гингууд business-тэй явж агаад дараа нь business-гүй явах гэхээр дампуурсан гэсэн утга байгаад 70 утгаараа бараг махчлаад ойлгочтой хэдүүлээ. 102 quality. За quality гэдэг үг маань олонгууд нэрүг чанартай гэсэн утгатай. За 103 маань goods. За products and goods гэж ярих юм бол ерөөсөө л энэ нөгөө бараа бүтээгдэхүүн гэж хэдүүлээ ойлгодог нэрүг. 104 inadequate. Inadequate гэдэг үг маань олонгууд та ингэ өөс зүг агаад өөрөөлөх юм бол язгуур үг нь adequate буюу хангалттай гэсэн утгатай. Тэрэн дээр in гэдэг эсрэг утга өгдөг prefix залгаад хангалттай бус гэсэн утгыг илэрхийлдэг. 105 not sufficient утга нь яг адилхан хангалтгүй. Хангалтгүй гэдэг утга нь тоо хэмжээний хувьд хангалтгүй гэсэн утгаар илэрхийлж шүү. За 106 market research зах зээлийн судалгаа. 107 supplier. За supplier гэдэг үг бол ерөөсөө нийлүүлэгч. Үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч бүх төрлийн нийлүүлэгч энэ маань нэр үг. 108 stock. За stock гэдэг үгийг хэдүүл айгүй олоотгаар мэдчихсэн. Өмнө нь шүлж гэж, хоосон шүлж гэж үзчихсэн те. Тэгвэл яг энэ бизнесийн салбарт те гараад ирэх юм бол энэ маань хувьцаа гэсэн утгаараа орно шүү. За 109 asset. Asset гэдэг үг бол ерөөсөө хөрөнгө гэсэн утгаар илэрхийлдэг. За 110 маань rival. За rival гэдэг бол ерөөсөө нэрүг тэгээ өрсөлдөгч гэсэн утгатай. Яг л одоо synonym нь олонгод энэ competitor буюу өрсөлдөгч гэсэн утгатай үг шүү дээ. Энэ competitor гэдэг үгний язгуур үг нь өөрөө юу вэ? Compete буюу өрсөлдөх гэдэг үг лөө. Тэрнээс over залгаад яатсан байна. Одоо өрсөлдөгч гэсэн утгыг илэрхийлсэн байна. Ер нь та харах юм бол энэ er, over гэдэг suffix маань дандаа тухайн одоо үгнийх нь мэрэгжлийг ч юм уу тэр хүнийг нь үсгэж идэг. Тэгтээ дандаа үйл үгэн дээр нэмэгддэг гэдгийг санаарай. За 112 growth. За growth гэдэг бол нэг grow гэдэг үйл үгнээс growth гэд нэр үг үүссэн байгаа даа. Энэ маань өсөлт гэсэн утгатай нэр үг. 113 struggle. За struggle гэдэг бол ерөөсөө үйл үг. Одоо ингэ нөгөө бууж өгөхгүйгээр тэмцэлдэж байхыг бид нар struggle гэж хэлдэг. Бас тийм ингээд нөгөө дардан явчаад байгаа биш байхгүй юу? Айгүйх тийм hardship-ууд тулгараад байгаа. Гэхдээ тэрийг яагаад байна гэсэн үг байна. Struggle хийгээд байгааг хэлээд байгаа юм. За 114 survive. За survive гэдэг үг бол яг нөгөө хүн дээр шууд аваад үзчихлээр ингээ нөгөө амьд үлдэх гэсэн утгатай. Одоо байгалийн гамшиг идрээс. Гэтэл байгууллагын систем дээр аваад үзчих юм бол my company survived during the COVID-19 гэчүүл яг тийм одоо эдийн засгийн ковидын тийм хэцүү байсан үед одоо амжилттай даван гарсан, тэсжүүлсэн гэсэн утгыг бас илэрхийлдэг үйл үг. Gain. За энэ gain гэдэг маань нэр үгээрээ хэрэглэгддэг, үйл үгээрээ хэрэглэгддэг. За нэр үгээрээ олонгууд энийг хэдүүлээ ол зомог ашигтай зүйл гэж одоо хэлж болно. Үйл үгээрээ олонгууд хэдүүл илүү олж авах гэсэн утгатай. Одоо тухайлбал нөгөө хэдүүлээ gain independence гэдэг тусгаар тогтнолтой холбоотой үгнүүд дээр үзчихсэн те тусгаар тогтнол олж авах гэдэг. Гэтэл no pain, no gain гэдэг нэг алдартай үг байгаа гэдэг те. Хэрвээ өвчин нөгөө өвчин биш одоо юу гэдэг нэг тийм зовлон шаналлыг мэдрэхгүй л тэнд ямар нэгэн одоо өсөлт боломж ашигтай зүйл байхгүй гэсэн утгаар. За 116 маань share. За share гэдэг үг бол нэр үг үйл үгийн хоёр формоор хэрэглэгддэг. Нэр үг нь бол хэдүүлээ хувьцаа гэсэн утгаараа илэрхийлдэг. Одоо my share of this business гэвэл би яг энэ одоо компани одоо миний энэ хувьцаа гэсэн утгаар илэрхийлж байна. За нөгөө талдаа болон share гэдэг үйл үг маань таад мэж хуваах гэсэн утгатай үг тийм. За 117 break even. За break even гэдгийн яг албан ёсны одоо эдийн засгийн нэр томьёо нь монголоор хугарлын цэг гэж шууд орчуулагддаг. Үндсэн даал дутх нь юу вэ гэнгүүт одоо ингээ ашигчгүй, алдагдalchгүй тэр ашигчгүй алдагдalchгүй энэ цэгийг хэлнэ. Нөгөө талд орлого хийгээд зардал хоёр нь тэнцэж байгаа энэ цэгийг бид нар хугарлын цэг гэж хэлдэг юм байлээ. 118 brand. За энэ бол brand тийм. За миний одоо зөндөө олон үгнүүдэд дуртай байдгийн хамгийн дуртай үгнүүдийн маань нэг маань энэ байдаг reputation. Энэ reputation гэдэг үг бол нэр хүнд. За гэхдээ энийг хэдүүлээ famous, popular гэдгээс юусоо нөгөө салгаж ойлгох хэрэгтэй. Reputation гэдэг бол илүү ингээд олон жилийн хугацаанд яг нэг зангаараа ингэж явж байгаа одоо ингээд нэг юм
одоо нийтэд ингэж өөрийнхөө дүрийг бүтээж байгаа энийг хэдүүлэр reputation гэж хэлдэг. За тухайлбал одоо ямар нэгэн алдартай компани одоо Mercedes-Benz байна те. Энэ Mercedes-Benz-ийн reputation одоо машинаар юу гэдэг вэ гэхээр Mercedes-Benz тэгээ бусад car, other cars гэдэг. Тэгвэл тэдний одоо reputation юу гэсэн гэхээр олон жилийн хугацаанд хамгийн чанартай одоо автомашиныг үйлдвэрлэдэг гэдэг энэ reputation ингээ олон жилийн хугацаанд ингээ build хийж авч байгаа. Энийг repute буюу reputation гэж нэрлэдэг. Тэр энэ аюу атайхан монголоор бол одоо нэр хугарахаар яс сугар гэдэг үгний яг reputation гэдэг энэ бүр аюу гоё утгатай үг. За 120 маань олонгууд take over company. За take over company гэдэг бол collocation тухайн одоо юу гэдгийг компанийг өөртөө нэгтгэн удирдлагыг нь гартаа авахтаа хэлдэг гэсэн үг. Дараа. За компанийг өөртөө нэгтгэн удирдлагыг нь гартаа авахыг бид нэр reputation гэж take over company гэж хэлдэг шүү. Та тэрийг хараа. Одоо тухайлбал говь гэдэг компани, гоёо гэдэг компанийг авцантай яг адилхан тийм. За manufacturer хэдүүлээ дөнгөж сайхан өмнөх жилдээр manufacturer гэдэг бол үйлдвэрлэх гэж үйл үг гэж үзсэн тийм. Тэгвэл энэ дээр ER залгаад үйлдвэрлэгч гэдэг нэр үгийг үүсгэждэг. За 122 found. За энэ found гэдэг үгийг таад нөгөө find гэдэг үгний одоо нөгөө past participle to гэдгээр мэднэ. Гэхдээ энэ found гэдэг маань бас үйл үгээрээ бас илэрхийлдэг. Энэ маань үүсгэн байгуулах гэсэн утгатай. Тэгээд та хэрвээ анзаарах юм бол нөгөө founder гэдэг нөгөө үүсгэн байгуулагч гэдэг үгний язгуур нь өөрөө found гэсэн байгаа даа. Diversify. За diversify гэдэг үгийг энэ солонгоруулах гэдгээс өөрөөр тайлбарлах монгол үг надад байхгүй юм шиг санагдсан. Аль болох нөгөө олон төрлийн одоо нэг бизнестэй байлаа гэж хагаад энэ бизнесээ diversify хийн гэвэл салбар руу орох гэсэн утгаар илэрхийлээд байгаа шүү дээ. За 124 exploit. За exploit гэдэг бол ерөөсөн мүлжих гэсэн утгатай. Мах мүлжихийн мүлжих биш. Тухайн хин нэгэн одоо нөгөө этгээдээ одоо зөв бусаар хин хууль бусаар ингээ бүх зүйлийг энэ авах гэж оролдох те өөртөө ашигтайгаар авах гэж оролдох энийг одоо мүлжих гэж хэлээд байгаа юм. За тэгээд 125 нь болохоор exploitation. Exploitation гэдэг маань мүлжлэг гэж хэлүүлээ ойлгож байна. Одоо тухайлбал labor exploitation гэж агиух гардаг. Одоо хөдөлмөрийн мүлжлэг гэсэн үг. Хөдөлмөрийн мүлжлэг гэдэг юу ах вэ гингууд одоо гэдэг нэг хүн 8 цаг ажиллах хэрэгтэй байдаг болвол илүү цагийн мөнгөний өгөхгүйгээр бүтэн 24 цаг эдэр ажиллуулж ингэж нэг хүний яснаас давсан зүйлүүдийн хүсгийг бид нэр exploitation гэж хэлдэг. За 126 gap in a market. За gap in a market гингууд зах зээлийн цоорхоо гэж ойлгоно. За энэ зах зээлийн цоорхоо гингууд нэг хуулийн цоорхоо шиг хэлүүлээ ойлгохгүй. За энэ маань зах зээл ямар шинэ бизнесийн одоо орон зай байгаа тэрийг хэлдэг гэсэн. Бизнесийн шинэ орон зай гэж хэлүүлээ ойлгож байна. За 127 potential. За potential гэдэг маань adjective формороо боломжит гэсэн утгыг илэрхийлдэг. Potential candidate гэж бол манайд ажилд орж болмоор хүн те. Гэтэл noun формороо чадвар гэсэн утгыг илэрхийлдэг. Манайхаар бол одоо потенциалтай гэж ярьдаг шүү дээ. Яг тэр утга. За 122 маань retain. За retain гэдэг бас их айтах өгүүлбэр. Өөлөг. За энэ маань нөгөө хадгалж хിവэр нь үлдэх гэсэн утгатай. Аль болох ингээд хадгалаад урт хугацаанд ингэж нөгөө үлдэх гэсэн утгатай. Утгаар юу нь бол хэрэглэгддэг. За 129 do research and collocation судалгаа хийх гэсэн утгатай. 130 investment. За investment гэдэг үгний энэ язгуур үг маань өөрөө invest буюу хөрөнгө оруулах гэдэг утгатай үйл үг. Энэн дээр ment гэдэг suffix даалгаад хөрөнгө оруулалт гэдэг нэр үгийг үүсгэж байгаа. 131 crucial. За crucial гэдэг маань adjective үг. Одоо чухал гэсэн утгатай. Тэр хэдүүлээ important гэдэг үг одоо дандаа хэрэгэлдэг бол энэ оронд crucial гэдэг үгийг хэрэглүүл илүү айтайхан. Innovative. За innovative гэдэг үгний язгуур нь innovate гэдэг үйл үг байгаа. Энийг шинийг нээж олох гэсэн утгатай үг юм. Тэгвэл innovative гэдэг маань аяив залгаад adjective үүсгдэг suffix ахгүй. Тэгээ энийг залгаад шинийг санаачлах, одоо шинэлэг гэсэн утгаар илэрхийлдэг. Одоо бол монголчууд болгоод инновацлог гэдэр гэж яриад идэм билээ. За 133 case. За бид нэр case гэдгийг case study гэдэг утгаар нь хэдүүлээ мэддэг. За яг нь Монгол утгыг ингээд дүүцүүлж ингээд ойлгох гэнэ хэрэг гэсэн утга юм байна л да. Одоо I was working on this case гэвэл би энэ хэрэг дээр ажиллаж ирсэн. Энэ хэргийн жишээн дээр ажиллаж ирсэн гэдэг гэж ярих юм байна. Одоо монголчуудад хэвчлэн энэ case гэж ярьдаг болсон мөлий. За 134 гэдэг бол contract, гэрээ гэсэн утгатай нэр үг. За 135 partnership. За partnership гэдэг бол ерөөсөн хамтын ажиллагаа. Язгуур үг нь өөрөө partner буюу одоо хамтрагч гэсэн утгатай үг байгаа даа. За 136 key. За key гэх юм бол ерөөсөө гол түлхүүр гэсэн утгатай.
За бас нөгөө хаалганы түвжээний түлхүүрч гэсэн орно л доо. Гэхдээ key factor гэх юм бол гол хүчин зүйл те. Эсвэл яг ингээ арийнхтайгаа холбогдчихлаа. Factor гингууд хэдүүлээ хүчин зүйл гэж үздэг. За ийм хүчин зүйлүүд энд нөлөөлж байна гэдгийн хүчин зүйл. За 38 маань болонгууд 138 keep ahead. За keep ahead гэдэг нь бизнестэй одоо ингэж за 138 keep ahead. За энэ бол бизнестэй ингэж нэг урагшлах архийг хэлээд байгаа. Зүгээр нэг урсгалаараа урсгах дандаа innovate хийгээд шинийг санаачлаад ингээ архиж явахыг бид keep ahead гэж хэлдэг. 139 alter something. За alter something гэдэг бол ерөөсөө ямар нэгэн зүйлийг change гэдэг үгний одоо синоним байхгүй юу? Өөрчлөх гэсэн утгатай үйл үг. За 140 маань adapt. Adapt гэдэг маань дасан зохицох гэсэн утгатай үйл үг. 141 advertising. Advertising гэдэг үг бол ерөөсөө зар сурталчилгаа. 140 strength. Энэ бас миний дуртай үг. Ягаад ч юм дуудлаганаасаа болдог гэж магадгүй. Strength. За strength гэдэг бол хамгийн сайн чаддаг зүйлээ бид нар strength гэж хэлдэг. За 143 opportunity. Opportunity гэдэг үг маань болонгууд нэр үг. Энэ маань өөрөө боломж гэсэн утгатай. 144 threat. За threat noun формоор аюул занал, үйл үгийн формоор олонгууд занал хийлэх гэсэн утгатай үгийг илэрхийлдэг. 145 limited. Та нөгөө LLC гэдэг нөгөө компаниудын нөгөө ард нь байдаг нэг 3 үсэг байгаа гэдэг шүү дээ. Тэгвэл тэрний L гэдэг маань limited буюу хязгаарлагдмал гэсэн утгыг илэрхийлдэг. Шиг санагдчих байна гэхгүй. 146 resource. За resource гэдэг маань болонгууд source гэдэг үгний одоо source гэдэг маань их усүр гэсэн утгатай одоо нэр үг шүү дээ. Тэрэн дээр re гэдэг suffix үүсгээд нөөц гэсэн утгаар илэрхийлдэг. Өөрөөр хэлэх юм бол их усүр зүйлийг дахиад ингээ их усүрээр нь байлгана гэдэг чинь нөөцөл гэсэн утга шүү дээ, тийм ээ. За demand. За demand гэдэг маань нэр үгээрээ эрэлт гэсэн утгаар илэрхийлнэ. Үйл үгээрээ олонгууд шаардах гэсэн утгаар. I demand you something те баг commandтэй ч төстэй ч юм уу. Яг ч төстэй ч шилдэг зүгээр яхав. I demand гэдэг маань би чамайг тэг гэж шаардж байна гэдэг гэсэн утгатай. За 148 sector. За sector гэх юм бол энэ баг давхцсан юм шиг санагдлаа. Financial sector гэвэл санхүүгийн салбар тийм. За 149 downturn. За downturn гэдэг нь ер нь бол уналт гэж хэлдэг. Ихэвчлэн economic downturn гэвэл эдийн засгийн уналт гэсэн утгатай юм. За 150 reduce. За reduce гэдэг үг бол ерөөсө бууруулах гэсэн утгатай үйл үг. Тэгээ бас нөгөө багасгах гэсэн утгатай. Одоо тухайлах юм бол та ингээд нөгөө сахараа ингээд багасгаараа гэвэл reduce sugar гэдэг гэж хэлүүлээ бодох нь байна те. За 151 маань яг түрүүний үе маань noun form. Өөрөөр бид нар тухайн үгэн дээр ion shion залгаад нэр үгийг үүсгдэг suffix шүү дээ. Энийг залгангууд reduction буюу бууралт гэсэн утгаар илэрхийлдэг. Уналт. 152 strategy. Монголоор стратеги гэхгүй. За 153 assume. За assume гэдэг маань авч үзэн таамаглах. Одоо зүгээр нэг predict биш те. Нэг юм за нэг иймэрхүү зүйлүүд байгаа учраас нэг иймэрхүү юм байна да гэдгээ ингэж нэг assume хийж байгаа утгыг илэрхийлж байгаа. За 54 target. За бизнесийн хэлэнд target customer гэх юм бол зорилтод одоо хэрэглэгч гэж хэлүүлээ үздэг. Тэр энэ маань noun зорилтод бүлэг гэсэн утгатай. 150 ignore. За ignore гэдэг бол одоо та мэдж байгаа дөө намайг игнортцсон гэтэр хэлдэг те. Instagram, Facebook гэтрээр энэ маань үл ашаах гэсэн утгатай. Ерөнхийдөө бор тоохгүй үлдээх гэтэр гэсэн утга бол. 156 respond. За respond гэдэг бол ерөөсө хариулах гэсэн утгатай үг те. Gather үйл үг цуглах гэсэн утгатай. Бас цуглуулах гэсэн утга бас байдаг юм байна. За forecast. За forecast гэдэг бол нэр үгээрээ хэдийн төлөв гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо урьдчилан таамаглал гэж бас хэлж болно. Үйл үгээрээ урьдчилан таамаглах гэсэн утгыг илэрхийлдэг. Realistic энэ бол adjective бодит гэсэн утгатай. Objective энэ бол бас энэ adjective үг шүү, objective. Биш нэр үг шүү, sorry. Objective гэдэг үг бол юусэн нэр үг, энэ маань зорилтод гэсэн утгыг илэрхийлдэг. 161 evaluate энэ маань болохоор үйл үг одоо үнэлэх гэсэн утгатай үг. За энэ алдаа хийцэн байлээ багш нь чагсаалтан дээрээ. За 163 goal. За goal гэдэг бол ерөөсөө зорилго. My goal. Тэ бид нар дандаа тэгж ярьдаг шүү. Бидний зорилго гэлтэй. Pessimistic. За pessimistic гэдэг бол adjective үг. Дандаа нэг тийм тэнийг дуракууд гэдэгтэй ингээл юу ч ярьсан дандаа сул талын гаргаж ирээл ингээ уур хүргээд идэг. Тийм хүмүүсийн шин чанарыг бид нар pessimistic гэж хэлдэг. 160 definitely энэ бол adverb үг. Та энэ маань юу нэг ингээ бодчих. Adjective үгний араас ly залгацсан бол энэ шууд формороо adverb үг болчдөг. Тэгээ энэ маань юус үг гарцаагүй.
За 166 fancy somebody. За fancy гэдэг үгийг та бүхэн adjective үйл үгийн формоор нь adjective формоор нь айгүй харсан байж магадгүй. Тансаг гэсэн утгатай fancy restaurant буюу тансаг ресторан. Гэтэл заримдаа жоохон ер нь үйл үгээрээс хэрэглэгддэг. Энэ бол дуртай. Яг нөгөө английн like гэдэгтэй адилхан хэрэглэгдэж болдог. Бас дээрэс нь нөгөө жоохон их хүнтэй холбогдчих юм бол нөгөө шохорхох, тэ дурлсан дуртай гэсэн утгаар илэрхийлдэг. 167 bound to do. I was bound to do something grateful. Тэ өөрөлдөх great ч гэдэг юм уу. Одоо юу гэдэг би ингээд амар тийм мундаг зүйлийг агуу зүйлийг хийх нь одоо бүр ингээд тодорхой төрсөн өдөр гिचх юм бол bound to do гэж хэлүүлээ хэлдэг. Likely to do гэвэл магадлалтай болчдөг. Doubt гिचх юм бол үндсэн үйлүүгээр ордог. Энэ маань болохоор эргэлзэх гэсэн утгатай. За 170 дахь үг маань олонгууд expect гэдэг үг байна. Энэ маань үйл үг. За энэ нь хүлээх гэсэн утгатай. Гэхдээ энэ зүгээр waiting гэдэг утгаар биш. Хин нэг иймэрхүү юм хийчих бах та гэж хүлээхийг хэлдэг. За might. За энэ might-ыг бол хэдүүл сайн мэдж байгаа. За энэ бол ерөөсөө modal verb гэж явдаг. Үйл үгийнхээ утгыг чангалдаг, сулалдаг зүйл шүү дээ. Might гэдэг магадгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Chance. За chance гэдэг бол нэр үг. Энэ бол боломж. Disaster. Энэ бол гайхамшиг гэсэн утгатай нэр үг. Spot. За spot-аас аягүй олонцтой. That's my spot гэвэл наа чи миний сууж исэн газар. Тэгэхээр ингээд spot гэх юм бол нэг юм ингээд зөндөө бол ингээд талбай байлаа гэж бодоход яг designated area буюу яг тэр хэсэг газрыг хэдүүлээ spot гэж хэлдэг. За fashion дээр ярих юм бол spot гэдэг бол толбыг бас хэлж болдог. Identical. За одоо ийшээ жоохон хэдүүлээ ихэрлүү одоо хүний нэг шинж чанартай холбоотой хэдүүлээ яриад үгнүүд гарчна. Identical twin гэх юм бол ерөөсөө усны тусаас шиг адилхан гэсэн утгаар илэрхийлдэг. Twin-үүд ихэр шүү дээ. Identical twin гэвэл яг усны тусал руугаа адилхан одоо ихрийг хэлдэг. Тэгвэл he and I identical гэчүүд бид хоёр ч гэсэн хоорондоо адилхан гэсэн. Гэтэ бүр яг усны тусал мэд. За accept гэдэг үг аягүй сони юм байна. Accept гэдэг үг маань preposition юм байна. За тэгээд үүнийг оролцуулахгүйгээр гэсэн утгыг accept you гэвэл чамаас бусдна тий чамааг оролцуулахгүй гэсэн утга. Энийг бас нэг collocation-ээр хэрэгжилж болдог. Similar энэ маань олонгод адилхан гэсэн утгатай adjective. Одоо түрүүний жишээнд бол хэдүүлээ хэдэж you and I are identical гэж хизээч хэлэхгүй. Яагаад гэвэл бид хоёр хизээч надаас өөр хүн надтай усны тусал шиг адилхан байна гэж байхгүй. Нилээн төстэй бол хэдүүлээ you and I are similar. Хоёулаа адилхан гэсэн утгаар хэлж байна. Alike гэдэг маань бас адилхан. Ерөнхийдөө жоохон төстэй юм аа гэсэн утга. Completely different. Яг эсрэг утгаантай. Өстө бүр шал өөр гэсэн утгаар хэлж байна. Apart from энэ бол бас л preposition гэж авдаг. Яг нөгөө түрүүний except гэдэгтэй адилхан үүнийг оролцуулахгүйгээр өмнө нь нэлээд олон жишээ хэлсэн үүнээс гадна үүнийг оролцуулахгүйгээр эдэр гэсэн утгаар хэлдэг. Greedy. За энэ бол хүний зан араншин. Энэ бол adjective. Greedy гэвэл шуналтай гэсэн утга. Шуналтай гэсэн утгатай. 82 main difference. Main difference гэдэг бол collocation, гол ялгаа. За өнөөдрийн хамгийн сүүлийн үг compare үйл үг. За энэ маань олонгууд харьцуулах гэсэн утгатай үйл үг. За өнөөдрийн хичээл нь та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. За тэгээд дуустал нь үзсэнд баярлалаа. Хэрвээ таалагдвал найз нөхдөөгөө шеэрлж болно. Гэхгүй юу? Bye.